Data AI Conference 2025. At this stage, when the government and Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны стратеги тодорхойлох чухал арга хэмжээ хийж байгаа нь маш өндөр ач холбогдолтой болж байна. Тэгээд энд хуран цугларсан бүх талуудын оролцоо маш чухал гэдгийг энэ дээр онцлж хэлмээр байна. Тэр дундаа одоо хувийн хвшээлийн стратеги амжилтыг хэрэгжүүлэхээс хамтран оролцох манлайлах нь бол их чухал гэж үзэж байгаа. Монгол Улсын хувьд аль салбарт гэдэг хиймэл оюун ухааны илүү шаардлага хэрэгцээ байгаа вэ гэдэг дээр бол одоо бидний хийж байгаа судалгаан дээр бол гарч ирнэ. Одоохондоо хараахан гараагүй байгаа. За дижитал шилжилтийн хувьд ярихад бол одоо бид нар өнөөдөр хуралдаар ярьж байгаа Монгол Улсын хувьд бол бас их хэмжээний дата цуглуулах шаардлагатай байгаа. Олон чанартай дата цуглуулж ийн маань цаашаа явна гэдэг нь тодорхой байна. За мэдээж тооцоолох одоо ногоон дид үтс гэж яригдж байна. Тэр зүйлүүдийг үүсгэн байгуулах мөн хамгийн чухал нь бол хүний нөөцөө сайжруулах одоо энэ хиймэл оюун ухааны чиглэлд ажиллах хангалттай хүний нөөцтэй чадваруудын мэрэгжилтэндээ болох нь чухал. За мэдээж хиймэл оюун ухааны цаашаа хөгжөлт нь одоо тус нэмэр болох хууль эрх зүйн болон бусад орчин таатай орчныг бий болгох нь чухал байгаа. artificially intelligence-driven growth of the 21st century.